түлхүүр үгийг тогтоох түлхүүр үгээр ажил мэргэжлийг хайхна. За түлхүүр үг гэдэг нь хэрэгцээтэй буюу хайж байгаа ажил мэргэжлийн үндсэн нэр гэж ойлгоно. Тухайлах юм бол цахилгааны инженер гэсэн мэргэжлийн түлхүүр үг нь инженер. Түүнийг мэргэжилтэн буюу 2 дугаар үндсэн бүлгийн 21-р дэд бүлэг болох шинжлэх ухаан инженерийн мэргэжилтэн дотроос хайж олно. Үндсэн нэр түлхүүр үгэд шууд хамаатай эхний тодорхойлогч үгийг олох хэрэгтэй. Энд авсан жишээнд түлхүүр үг инженер. Үүний эхний тодорхойлогч үг нь захилгааны гэсэн үг юм а. Үндсэн нэр тодорхойлогч нь үг нь ямар үйлчилгээнд хамаарч байгааг тогтоох нь маш чухал. За бидний тохиолдолд захилгааны инженер гэдэг нь захилгаан, эрчим, технологийн үйлчилгээнд хамаарч байна. Дээрх тест дараалтыг баримтлан ажил мэргэжлийг тодорхойлсны дараа үндэсний ажил мэргэжлийн ангиллын тодорхойлолт 08-ийн ажил мэргэжлийн индекс код гэсэн 2 дугаар хавсралтаас холбогдох бүлэг нэр индекс кодыг тогтооно. Аль нэг мэргэжлийг хэрхэн хайхыг өөр нэг жишээн дээр авч үзье. За, өргөх татах төхөөрөмжийн жолооч гэсэн мэргэжлийн индекс кодыг олохын тулд холбогдох бүлгийг сонгоно. Иймээс дээрх мэргэжлийг үндсэн бүлэг 8 машин, механизм төхөөрөмжийн операторч угсрагч. За дэд бүлэг 83 жолооч хөдөлгөөнд төхөөрөмжийн операторч. Бага бүлэг 834 зөөвөр төхөөрөмжийн операторч. Нэгж бүлэг 8344 операторч бусад өргөх татах төхөөрөмжийн гэсэн 8344 нэгж бүлгийг сонгоно. Уг мэргэжлийн үндсэн нэр буюу түлхүүр үгийг тодорхойлно. Энд түлхүүр үг нь жолооч юм. Түлхүүр үгэнд шууд хамаатай эхний тодорхойлогч нь өргөх татах төхөөрөмж гэсэн үг байна. Үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл нь ачих, буулгах ажил болно. Дээрх нэгж бүлгүүдийн дотроос үндэсний 2 оронтой тоо бүхий холбогдох индекс кодыг авна. За 81 11 6-аас 11 байх юм бол операторч өргөмжлөгийн машины уурхайн гэсэн үг. За 83 44 21 байх юм бол операторч өргүүрийн. За 83 44 16 кодтой байх юм бол операторч өргөх цамхгийн. 83 44 24 байх юм бол операторч бусад өргөх татах төхөөрөмжийн уул уурхайн гэсэн утгыг агуулж байна. За дээрх жишээний хувьд 4 дахь индекс код нь тохирч байгаа. Иймээс 83 44 24 нь өргөх төхөөрөмжийн операторчийн индекс код болж байна. Энэ ангилалд суур машин тоног төхөөрөмжийг ажилуулдаг хүнийг операторч гэсэн нэрээр оруулсан. Ажил мэргэжлийн холбогдох бүлэг индексийг тодорхойлохдоо уг ажил мэргэжлийг гүйцэтгэхэд шаардагдаж буй А-д нь мэдлэг, ур чадвар, мэргэжил, боловсролын түвшин, Б-д нь ашиглаж буй технологи, техник, тоног төхөөрөмжийн хөгжлийн хүчин зүйлийг анхааран үзэх нь зүйтэй юм а. Тухайлбал багшлах, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын салбарын ижил төрлийн ажил мэргэжлийг шаардагдаж буй ур чадвар, боловсролын түвшингийн ялгааг харгалзан өндөр боловсрол мэдлэг шаардагдаж илүү өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийдэг. Тухайн шинжлэх ухааны үзэл онолыг хөгжүүлэх, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажилтныг мэргэжилтэн буюу 2 дугаар үндсэн бүлэгт. Энэ салбарын техникийн шин чанартай үүрэг гүйцэтгэдэг бусад ажилтныг техникч болон туслах дэд мэргэжилтэн. Туслах мэргэжилтнийг дэд мэргэжилтэн гэж нэрлэх нь зохистой боловч нэгэнт туслах гэж нэрлэж хэвшсэн байх тул ташуу зураас гэсэн туслах ташуу зураас дэд гэж хоршин бичсэн болно. 3 дугаар үндсэн бүлэгт ангилсан байх жишээтэй. Үүнийг жишээгээр доор харуулбал 22-21 гэдэг нь сувилахуйн мэргэжилтэн. 32-21 гэхээр сувилахуйн туслах ташуу зураас дэд мэргэжилтэн. 26-35 нийгмийн мэргэжсэн ажилтан зөвлөгөө өгөгч мэргэжилтэн. 34-12 нийгмийн хамгааллын туслах дэд мэргэжилтэн. За үндэсний ажил мэргэжил ангиллын тодорхойлолт 08-ийн үндсэн бүлэг 1 дурдсан зарим менежер ихэнхдээ удирдах ажилтныг хэлж байгаа менежер гэдэг нь. За дарга гэдэг нь захирал, эрхлэгч, ерөнхий захирал, ерөнхийлөгч, ректор. За дэд даргалт, дэд захирал гэдэгт орлогч дарга, орлогч захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүн дэд захирал, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэх мэт тэдгээртэй адилдах бусад удирдах албан тушаалыг хэлж байгаа. Алба, хилтэс, тасаг гэдэгт
хэсэг, товчоо, газар, групп, сектор, лаборатори, цех, ээлж болон тэдгээртэй адилдах бусад нэгжийн менежерийг багтаан ойлгоно. Тухайн ажил мэргэжил нь үндсэн нэрийн хувьд ижил боловч ажил үйлчилгээний чиглэл нь өөр өөр байгаагаас шалтгаалж зарим ажил мэргэжилд хэд хэдэн бүлэгт давхар бичигдсэнийг анхаарах хэрэгтэй. За тухайлах юм бол 83 42 27 операторч автогрейдерийн газар шороо зам засварын 83 42 13 операторч бульдозерийн газар шороо зам засварын 81 21 24 операторч бульдозерийн төмөрлөгийн үйлдвэрийн 81 21 25 операторч автогрейдерийн төмөрлөгийн үйлдвэрийн гэх мэт. За түүнчлэн ажил мэргэжлийн холбогдох кодыг олохдоо уг ажил мэргэжилд шаардагдаж буй боловсролын түвшин, хэрэглэгдэж буй багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн технологийн хэрэглээ зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх нь зөв юм аа.